За 11 сар 12 сар миний хувьд маш завгүй 2 сар болж өнгөрлөө. За 11-р сард юу болсон бэ гэхлээр Дани улсын Копенхаген хотод өргөдөж номныхаа дагуу ихтгэл тавих тийм гайхалтай боломж олсон. Тэгээд Дани улсад очиод олон улсын хамгийн том уушигны эрүүл мэндийн хуралд очиж үг хэлээд за номныхаа уушигчтай уулзаж номныхаа талаар ярилцлага өгсөн. За тэгээд мөн бас хамгийн гоё мэдээний юу байсан бэ гэхлээр би нөгөө номоо одоо кино болгож байгаа шүү дээ тий. Тэгээд тэр кино зохиолоо тэр хурал очиж танилцуулж за мөн Копенхаген хотын одоо урлагийн сургуулийн жүжигчтэй хамтраад жүжигчилсэн тоглолт маягаар анх удаа тайзан дээр тавьсан. Тэр бол үнэхээр гайхалтай зүйл болсон. Миний хувьд 11 сар өөрийнхөө аягүй хөндлөж явдаг зохиолчтойгоо дахиад нэг удаа тайз хуваалцах тийм гайхалтай боломж олцсон. За манай монголчууд бас мэдэх байхаа The Fault in Our Stars гэдэг Холливуудын кино байдаг. Уушигны хавтаар утсан охины хайр дурлалын тухай тийм кино байдаг. За тэр киноны одоо цаад гол романыг бичсэн зохиолч болох Джон Грин Дани хуралд надтай хамт яг нэг панелд бид хамтдаа хэлцүүлэхэд орсон. Тэр бол үнэхээр гайхалтайсэн. Тэгээд үйл ажиллагаанд орчоод бүгдээрээ хамт бас орой хоол идээд Джон Гринийн дараагийн одоо бүтээлүүдийн тухай сонсоод за мөн өөрийнхөө одоо шинээр авсан Джон Гринийн номон дээр гарын үсгийг бас зуруулах тийм гайхалтай боломж бас олсон. Тэр бас айгүй гоё байсан. 12 сард юу болсон бэ гэхээр манай ээж аав хоёр Монголоос Берлин хот руу ирсэн байгаа. Манай хоёр өнгөрсөн жил бас Германд ирсэн. Тэгээд бид Итали, Швейцар, Чех, Польш гэдэг орнуудаар ирсэн. Тэгээд энэ жил болохоор Германы яг цааталт байдаг улсуудаар явъя гэд Голландын Амстердам хотоор аялсан. За Францын мэдээж Парис хотоор аялсан. Тэгээд ээж аваарт маань бол маш их таалагдж байгаа. Хин нэг алдартай гарын үсгэл Берлиний өмнө ярьсан байна. За хэд онд барьсан гэж хэллээ. 1889 онд барьсан байна. Амстердамд явсан гэсэн аяллаар явж байна. Ээж аваарыгоо Европт авчирсан сэтгэл миний хувьд бол маш гайхалтай байгаа. Яагаад тэгэхээр миний боловсролын төлөө миний ээж аваар бол маш олон жил ажиллаж хөдөлмөрлсөн юм хоёр буруу байгаа. Тэгээд тэр хичээл зүтгэлийнх нь одоо үр шимийг харуулад залуудаа аялж чадаагүй орнуудаар нь аль болох явуулахыг хүсдэг. Одоогийн байдлаар ээж аваагаа 10 оронд аялуулсан байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн надтай хамт олон орнуудаар хамтдаа аялаад дэлхийдээ танилцаад тэгээд гайхалтай дурсамжуудыг бүтээнэ гэж найддаг. Уртудаа наслаараа далаа тэнгис үзүүлнэ билүү. Ямар ч нэг тийм бодох өгөөд нь шүү дээ, тий. Тэнгистэй залбирч байгаарай, далаа тэнгис үзүүлнэ гэдэг шүү дээ, тий. Тийм тэгээд яг тэр биелэлээ олж байгаа юм шиг надад аягүй санагдаад үнэхээр гайхалтай дурсамжуудыг бүтээсэн. Тэгээд Берлиндээ 12 сарын сүүлээр буцаж ирээд шинэ оноо хамтдаа өгсөн. Тэгээд Берлинд шинэ оныг бол салют айгүйх буудуулж гаргах юм байлээ германчууд. Тэгээд нэг сарда 26 оныхоо зорилгоодыг тавьсан. За контент бол мэдээж нэг зорилгоодын нэг. Бол контентууд хийгээд явна гэсэн тийм хуваар гаргацсан байгаад одоо би буцаад нөгөө Берлинийнхаа кино зохиолчдынхаа группийнхаа уулзалтуудад яваад эхэлсэн байгаа. Сая өнгөрсөн 7 хоногийн уулзалтын дээр бол бид нэр кино задлж ярьсан. За мөн хамт кино зохиол бичиж байгаа хүмүүстэйгээ ямар кино зохиол бичиж байгаа нь, ямар дүр дээр ажиллаж байгаа, ямар гол зорилготой кино хийж байгаа гэдэг талаар хоорондоо ярилцаж бие биендээ санаа өгч, фидбек өгч тийм уулзалт хийсэн байгаа. За ерөнхийдөө нэг ийм сар 2 сар өнгөрлөө. Тэгээд 2 сард бас Монголд очиж цагаасраа тэмдэглэнэ. Тэгээд Монголоос бас нэг контент хийх бодож байгаа. Тэгээд дараагийнхаа контентоор дараагийнхаа бичлэгээр хамт уулзъя. Баярлалаа.